Та мэдхүү? Хүүхдийн нурууны морилтын талаар эрдэмтэд нарийн судалгаа хийж зөвлөмж гаргасныг мэдхүү? 9-11 нас бол хүүхдийн өсөлт хөгжлийн хамгийн эрчимтэй үе ба энэ насны хүүхдүүдийн өсөлтийн индекс докторгүй нурууны морилт үүсэж эхлэх боломжтой үе юм. Энэ нь эхэндээ үл анзаарагддагч цаашид эрүүл мэндэд маш ноцтой нөлөө үзүүлдэг. Монголын анагаах ухааны академийн гишүүн, академич, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Г. Отхон Монголын өсвөр насны хүүхдийн өсөлтийн индекс, нурууны морилтыг тодорхойлох судалгааг шинжлэх ухаан технологийн сангийн санхүүжилтээр хийж гүйцэтгэсэн юм. Нийслэл болон орон нутгийн 9-11 насны хүүхдүүдийг хамруулсан тус судалгаанаас үзэхэд биеийн жингийн индекс нь алдагдсан буюу бага жинтэй эсвэл илүүдэл жинтэй хүүхдүүдэд нурууны хазаалт морилт түлхүү илэрсэн бөгөөд мөр даал ташааны тэгш хэм алдагдсан байна. Үүнд хичээлийн ширээ сандалны тохиромжгүй байдал, эрдэс витамины хэм хэмжээ, цүнхний хүнд жин гэх мэт бид бүгдийн сайн мэдэх хүчин зүйлсүүд хамгийн их нөлөөлдөг ба нурууны хазаалт морилт дасгал хөдөлгөөний тусламжтайгаар засагдах боломжтойг судалгаагаар баталсан юм. Судалгаа болон зөвлөмжийн талаар илүү дэлгэрэнгүй анагаах ухааны доктор профессор Г. Отхоны бэлтгэсэн Монголын хүүхдийн нурууны морихыг түүний засал сэдэвт зөвлөмж тохиомлоос үзэх боломжтой юм. Та энэхүү зөвлөмжийг сонирхвол доктортой холбогдсон авах боломжтой шүү. Улсын хөгжил шинжлэх ухаанаас ихтэй.